Бүх зүйл эхлэхэд муу байдаг. Анхны илтгэл чи үгүй санагдана. Гэхдээ энэ бол амьдралын хэвийн үзэгдэл. Мэргэжлийн хүмүүс одоо итгэлтэй харагддаг учир нь тэд эргэлдсэн ч дахин хийсээр байсанд оршдог. Дотоод дуу хоолойч чи болохгүй байна гэж хэлсэн ч хамаагүй үргэлжлүүл. Өөрийгөө өөрчлөх гэж зовж хичээхээ одоо зогсоо. Орондоо ганц л зүйлийг хий. Дараагийн удаа дахин хий. Өөрийгөө нэрээр нь дуудаж чи үүнийг хийж чадна гэж хэлж сур. Энэ нь тархинд туслагчийн орон зайг үүсгдэг шинжлэх ухаан юм. Чи багадаа алхаж сурахдаа маш олон удаа унсан ч зогсоогүй. Учир нь чи унах тухай биш, зөвхөн алхахыг л хүссэн. Итгэл үнэмшил нь яг үүнтэй адилхан. Энэ бол суудал дээр зүгээр суугаад л өөрөө хүрээд ирдэг зүйл биш. Энэ бол удаа дараа суусны эцэст тэр суудлыг өөрийн болгох үйл явц юм. Давталд чамаас ердөө ганцхан зүйлийг л шаарддаг. Дараагийн удаа дахин оролдох.